Шинэ оны мэнд хүргэе. За арьсан хураашаад байгаа бүсгүйчүүд энэхүү бичлэгийг сонирхоод үзээрэй. Магадгүй таны арьсны бас хураашилтыг багасгаад хөгшрөлтийг бууруулах бүтээгдэхүүн байж магадгүй. Тийм болохоор заавал бичлэгээ дуустал үзээрэй гэж хэлмээр байна. За манай энэ Дресэл гэдэг үүдэл хэсгийн бүтээгдэхүүн маань шинжлэх ухаанаар нотлогдсон. За арьсны хөгшрөлтийг бол хэрэглэх тусам бууруулдаг ийм гайхалтай бүтээгдэхүүн байдаг. За энийг яаж хэрэглэх вэ гэж олон хүмүүсээс асуудаг. За тэгэхээр хэрэглээд үзүүлье. За ойрд ажил дээрээ бас ирсэнгүү. За эхний ээлжинд энэ эссензээ түрхэн. Жах орой бичлэг хийж байна. За тэгээд энэ хаваа арлын энэ эссенз нь арьсны чигийг хангаж өгдөг байгаа. За энийг ингээд сайхан төрөх өгнө. За энэ эссенз нь болохоор 100% арьсыг чигшүүлнэ. За тэгээд сэвх нөсөө толбыг бүдгөрүүлнэ. Арьсыг цэвэрлэх үйлчилгээтэй байгаа. Эрдэс минерал их агуулгдсан учраас за ер нь 2 удаагийн давтамжтай ингэж хэрэглэж өгнө. За ингээд төрхөж өгнө. За тэгээд олон улсад чанарын баталгаа хангасан ийм оригинал лацтай. За дотор нь агуулгдсан үүдэлс нь бол гайхалтай 43 нэр төрлийн үүдэлс. Өсгөрлсөн үүдэлс ахгүй өсгөрлөөд хөрөнгө шиг ингээд технологи болсон гэсэн үг ийм үүдэлс орсон байгаа. За хоёрт нь болохоор эмошно төрөж өгнө. За яагаад чигээ дүрсний дараа эмошно өгж ийнэ гэвэл чигээ төвжж өгнө. Чигээ төвжж өгнө гэсэн үг. За тэгэхээр арьс яагаад хөгшрөдгөө, яагаад хураашдгөө гэвэл би нэг зүйл хэлье. За яг энэ арьсны дор яг ийм эс үүдэг, ийм бөөрөнхий эс үүдэг. За энэ эс маань яг шимт хижээлтэй коллаген эластин яг чухал хоол авах ёстой. Хүнээр ярих юм бол энэ чинь жижигрүүлсэн молекул ахгүй юу? Ер нь бол хүний биеийг яг ийм эсүүд бүрхсэн байдаг. Илэгний эс, нүдний эс гэх төрөл бүрийн эсүүд ч өөр өөрийн эрхтэн дээр хувирдаг. Гэтэл бол арьсны эс маань болохоор бол бидний гоо үзэсгэлэнг тодтогч өгдөг. Гоо үзэсгэлэнг. За тэгээд энэ арьсны үүдэл эс маань өөрөө ингээд айгүй их гэмтэх магадaltaй байдаг. Нар, салхи, гэрэл тий. За тэгэл магадгүй чанарын баталгаа хангаагүй муу бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод арьс нь илүү хурдан хөгшрөх гээд идэг. За тэгээ арьсаа гой болгож байгаа нь инээ тэргээл лазерт орно тий. 9 жорын бүтээгдэхүүн хэрэглэнэ. За гэтэл нөгөөх маань эсрэгээрээ хор олж идэг. За тэгэхээр хамгийн чухал юу вэ гэвэл арьсанд байдаг үүдэл хэс маань өөрөө хамгийн дуртай хоол нь яг энэ Дресэл бүтээгдэхүүнд орсон байгаа. Яг энэ бүтээгдэхүүнд олц найрлага байгаа. 43 төрлийн үүдэл хэс агуулгдсан. 43 төрлийн үүдэл хэс нь лабораторийн төвшөнд амьтны үүдэл хэсийг тижээдэг ийм NT1 биотехнологи баггүй юу? Био гэдэг маань өөрөө ямар ч химийн гаралгүй био ургамал гэсэн үг баггүй юу? Зарим хүмүүс био гэхээрээ юу юм гэж асуугаад баггүй юу? Био гэдэг чинь ямар нэгэн химийн гарал байхгүй био бүтээгдэхүүн. Тэ ойлгохоор ярих юм бол тийм үү. За тэгэхээр энэ болохоор энэ бүтээгдэхүүнд орсон үүдэл хэс нь маш нарийн ширхэгтэй учраас нарийн салцтай учраас энэ үүдэл хэсэд шимт хижээл болж очдог. За эсийн мембран бүрхүүлийг нэвтэлж ороод эсийн митохондро гэдэгт хоол болж очдог гэсэн үг. Энэ маань ингээд. Тэгэхээр энэ эсүүд маань шимт хижээлээ авснаар арьсны хөгшрөлт удаашрна. За яагаад удаашдаг юм би ярьж өгье. Энэ эс чинь өөрөө хуваагдана, ахиад хуваагдана. 28 хоноод хуваагдана. 28 хоног дотроо та яг энэ чухал хоол тэжээлийг өгч чадахгүй бол энэ чи ахиж үржихгүй. Хонхоогоод арьс чинь хонхоогоод үрчийгээд энэ нүхчээд байгаа чинь энэ молекул чинь бүр нүдэн тарагдахгүй, бүр микроскопт тарагдахгүй ч жижигхэн энэ юм чинь нөхөн төлжихгүй учраас арьс чинь амар том нүх байгаа. Энэ нүх чинь их болох тусмаа хөгшрөлт явагдаж байгаа гэсэн үг. Арьс чи өөрөө бие биелэг ийм булцгаар за тэгээд дотроо романтик хан тийм
одоо бодисын солилцоо явагдаж байх хэрэгтэй байхгүй юу? Романтик гэдэг чи одоо хүнээр ярих юм бол одоо хүмүүс чинь ингээд хайр дурлал үүсэл нэг нэгнтэйгээ одоо хуримлаал тий хүүхэд гараал гэрээр дөрөн хүүхэд болоод гэдэг шиг одоо арьсан дотроо хайр дурлал явагдаал романтик өөрчлөлт явагдаал молекулоос молекул үүсэл молекулоос молекул үүсэл тэгэхээр таны арьс чинь гоё дүүрнээрээ яваад байна. Ойлгохоор ярих юм бол би маш гоё ойлгохоор ярьж байгаа ш манайхаа. Тэгэхээр манай энэ Russell бүтээгдэхүүнд одоо үүдэлсийн хамгийн эрч хүчээ авдаг хоолт ижил. За тэгээ хуурай арьстай хүүхнүүд за манай энэ бүтээгдэхүүнийг аваад хэрэглэдэг юм шүү. Ер нь 1 хоногийн дотор нэгэн одоо хуурайшилтай бол 1 хоногийн дотор. За яг дунд зэргийн хуурайшилтай бол 3 хоногийн дотор. За гүн хуурайшилтай бүсгэж удах юм бол 7 хоногийн дотор таны хуурайшилтыг бүр мөсөн арилгана. Ийм гайхалтай бүтээгдэхүүнийг одоо та бүхэндээ бас ингээд санал болгож байна. За тэгээд ер нь ингээд нэг 7 хоногтоо нэг 2-3 удаа нэг ахиухан ингээд өгчжээ. За яг зарим өдөр нь давчиг байж болно. Ер нь бол их дүрхсний ер нь сайн гэж байхгүй. 7 хоногтоо 2-3 удаа. 2-3 удаа ингээд нэг олигтойхон нарилаад авахгүй тийм үү? Ингээд олигтойхон гэдэг. За зүзийт л одоо хоол болчих тийм одоо би одоо бид нар одоо хоол иддэг шиг одоо арьсныхаа үүдлэсийг хооллоод өнөө шин те намайг амарч ах хооронд та нар маань сайхан нөхөн төлжөөрөө гэд те гэд дуртай хоолыг өглөө шүү. За эсмэн намайг одоо те арьсмэн намайг залуу харагдуулаарай дотроо нөхөн төлж шүү та нар маань гэд ингээд нялаад сайхан унтнаа гэсэн үг. За ингээд өөрөө энэ ч өөрөө шингээд орчин. Өөрөө ингэ шингээд орчин. За би маш гоё ойлгохоор ярьж байгаа шүү. Яг уу зарим одоо хүмүүст бол ингээд эвгүй сонсогдож магадгүй. Гэтэл одоо хүн одоо яг эмэгтэй хүн одоо ингээд хүн амарна штэ. Амарч авах хугацаанд одоо хүний бие нөхөн төлжиж байдаг. Одоо бусад биеийн одоо эсүүд ч гэсэн хүн төлжиж байдаг. Одоо ялангуяа яг энэ гоо үзэсгэлэн нүүр царайгаа бол тэ шүн ингээд маш сайн нүрээ цэвэрлээд амраагаад яг чухал одоо шимт хижээлтэй хоол өмсөнийг өгөөд ингээ амраах хэрэгтэй. Ингээ сайхан амраана гэсэн үг. За тэгээд хоёрт нь болохоор гуравт нь болохоор энэ серумаа төрхөж өгнө. За ер нь бол энэ хоёр бол угаасаа зайлшгүй байх ёстой. Их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. За нэмэлтээр бол одоо тий мэдээж өтгөн бүтцтэй серумыг хэрэглэж өгнө. За мөн одоо маск маргааш нь тавьж өгнө бүр сайн. За энэ хаяа нэг харьсаа нэг сайхан баярлуулах биш. Энэ дотор чинь амьд молекулууд амьдраад байна. Тэр чинь амьд молекул чинь амьдрах юм бол их л гоё амьдраагаад байх юм бол таны гоо үзэсгэлэн чинь тантай хамт байгаад байна гэсэн үг. Ойлгосноо манайхаа. Тэгэл одоо амгаалч нь залуугаараа яваад ин штий. Юм мэддэг хүмүүс нь одоо ингэж ойлгоод авчаач. Би бол ойлгохоор л хэлж байна. Яг ингээ гоёо моёор одоо тий шинжлэх ухааны бодистой, шинжлэх ухааны үндэслэлтэй гэх юм бол тийм байхгүй манайх мэдгүй. Зүгээр л энэ дотор чинь үүдлэс үржиж түлжиж хайр дурлал явагдаж гинжнээс гинж уягдаж гинжнээс гинж ургаж гинжнээс гинж одоо гарч иж энэ хөгшрөл чинь удааширдаг. Хөгшрөлтийг ингээ жаахан чангаадаг. Зогсоодгүй маа гэхэд ингээ удаашруулдаг гэсэн үг. Тэрнээс бол одоо хөгшрөлтөд хэдэн жилээр одоо тэгин гэсэн юм угаасаа байхгүй. Ямар ч хүн насандаа харагддаг. Тэгтээ арай хүү ямар залуу харагддаг юм бэ? Хүү ямар гоёхан юм бэ гэж харна гэсэн үг. За дээр нь яг манай энэ одоо эрүүл мэндийн саунд орохоор арьс nice цайрдаг бүр cool цайрдаг. Яг солонгостойгоо би яг энэ саундаа бол алдаг оног хүн авч байгаа. Яагаад гэвэл них ажиллахгүй байгаа, них бас амар цахиалга авахгүй байгаа. Ер нь бол нөгөө өөрөө эндээ ирж амьдардаг болохоор тэгээ Монголд болохоор альпинисны маань саун бүр ингээд өглөө 9-өөс орой 10 хүртэл ингээд ажиллаж байгаа. Та нар маань очоод нэг удаа ингээд ороод арьсныхаа одоо энэ бохирдлыг тэл. Угаасаа арьсны бохирдол биш. Бүхэл бүтэн биений чинь бодисын солилцоог эргүүлээд өгнө. Одоо өвөл болохоор нэг зунгаарлцсан цустай хүмүүс их байгаа. Амар тоос өгт хоол идэ тэ. Тэгээ баахан шороо мороо тэ.
тэр чинь ингээд зууралтцсан байгаа. Тэгэл тэрий чинь ингээд биеэр ингээд халаагаад өгөхөр ингээд эргэлдээд ингээд одоо шингэрдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө халууны эмчилгээ гэдэг чинь амар чухал. Тэгээд нөгөө квартийн одоо халаагур гэдэг маань одоо маш одоо зөөлөн одоо юм зүрхэнд ачааллахгүйгээр таны бие рүү дулааныг өгдөг байгаа. Тэгээд дулааныг өгж нэвтрүүлж одоо орсноороо яас цус тэ бүх хэрэгтэн халааж өгдөг. Бүх хэрэгтэн халснараа яах вэ? Ирч хүч энерги авдаг. Маш гоё бүр. За тэгээд нөгөө одоо гар утасны цэник дуустдаг шиг хүний биений одоо цэник энэ тэндээ одоо ингээд нөгөө одоо энэ гэдэг байгаа шүү дээ. Эдгэр чи ингээд бөөгнөрцөн ингээд боцын солилцоог болоод ингээд бөөгнөрөөд ингээд одоо арайч өөхөөгүй тийм ингээд тал ахсан ингээд 100 гаралцсан юмуд байж идэм юм л да. Тэгээд тэрүүнд болохоор манай нөгөө саун болохоор ингээд халаагаад ингээд нөгөө нэг ирч хүч өгөөд ингээд муу одоо хүс мөсийн ингэж гаргаад ингээд амар гоё ингээд боцын солилцоонд оролдог байхгүй манайхаа. Тэгэхээр ороод үзээрээ ороод үзсэн хүмүүс бол салахгүй. За тэгээд хамгийн давуу тал нь одоо манай яг энэ квантын халаагур маань угаасаа бүр 100% ориг. 100% ориг. Солонгост бол яг ийм сав маш их байдаг. Тэр дундаа бүр ингээд солонгосын одоо тийм одоо бүр ингээд баталгаатай, нотлогоотой, за бүр ингээд яг ийм одоо хүний биед ач тустай гэсэн ийм эх орны ийм бүр ийм бүтээл байдаг. За тэгээ тийм одоо квартын одоо халаагур учраас тэр халаагур маань яг тэр чигээрээ Монголд байгаа. Тэгэхээр ер нь бол бусад ингээд саунд байсан ч гэсэн манай ингээд саунд ингээд ирээд одоо ингээд ороод ингээд яг цаг гарн байгаад ингээд үсэх юм бол тис өөр таны биеинд бүр ингээд тесрэлт гарч байгааг та өөрөө мэдрэх болно. За тэгэхээр энийг бол ингээд миний амнаас биш өөрөө та очоод ингээд биеэрээ мэдрээд хөлс гаргаад альжаалаа тайлаад ингээд өөрөө мэдрэх болно. За тэгснийхаа дараа энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүл бүр nice. Та ер нь бол ингээд хурдан хугацаанд хүү чишээ арьсандаа юу болгох юм бэ? Хүү чиний арьс ямар гой цайрцсан бэ гэж хинч таньдээ өнгөрсөн дуу алдах болно. Энийг би бол бүр мэдчихээн. Манай найз бүсгүй маань бүр шал өөр болцоо одоо бүр амар гоё гэрэлцэн арьстай бүр амар гоё ингээд хүмүүс найзууд нь бүр бөө чиний арьс гэж би худлаа яриаггүй манай найзын одоо хүрээлэнгийн хүмүүс нь хотлоо гэвэл манай найз хүүхэн мөөгийн нүрийг очиод харж олно. Энэ бол угаасаа бодит бүтээл واخгүй юу? Угаасаа бодит болцож байгаа явдал одоо өмнө нь мөөгийн нүур ямар байсан одоо байсан мөөгийн нүур царай тий яаж гэрэлтэж тэрийг та нар очиод яруу тодор ингээд харж болно. За тэгэхээр энэ хүү бичлэг маань ингээд шинэ оны шинэхэн бичлэг байлаа. За тэгээд Монголд очиод саунд орж болно, бүтээгдэхүүнээ авч болно. За тэгээд үнний мэдээлэл болохоор энэ маань одоо бэлэг маань байхгүй болно. Одоо ингээд цагаан сарын дараа байхгүй. Урамшуул маань дууснаа. За энэ маань 210,000 хэвээрээ байна. Энэ урамшуул нь байхгүй болж байгаа шүү. Тэгээ Монголд болохоор бол 550,000 төгрөг гэж байгаа. Тэгээд хаашаа бол хаашаач хүргэж өгнө. За энэ бүтээгдэхүүн байгаа. За энэ коморо ингэ байгаа. За энэ нөгөө алтарт доктор байна. Энэ амьтны эсийг хулбарладаг байхгүй юу? Энэ алтартай юм хүн байгаа. За энэ болохоор 940,000 төгрөг гэж байгаа. За тэгээд мөн энэ бас урамшуул нь байхгүй болно. Одоо дууснаа гэсэн цагаан сарын дараа. За тэгээд 350,000 вон гэж байгаа шүү. 350,000 вон гэж байгаа. За тэгээд Солонгост бас Адял хавга гээд одоо мундаг одоо лагшрын солон байдаг. Тэнд бас судалдаг. За манай дараа судалж байгаа. Тэгээд айл одоо дуртай хаа байгаа газраас нь та бүхэн маань одоо худалдан авах боломжтой байгаа шүү. За тэг хамгийн гол нь яг саундаа ороод арьсаа цайруулъя гэх юм бол зорилтоор 2-3 удаа орчих юм бол бүр nice цайрдаг байгаа. За тэгээд яг худлаа харж ийн үгүй юу гэд 3 удаа дараалал саундаа ороод үзчих. За тэгээд бүтээгдэхүүний хэдий дуудаа нэлгадаад ингээд түрхэд үзчих. Яаж өөрчлөгдөж ийн ямар мэдрэмж өгд юм тий гэд хараад үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээ шинэ бичлэгтэй ингээд уулзлаа. Тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай манайхаа сайхан амраарай. Өнөө өдөр чинь айгүй орой бичлэгээ эхлүүллээ. Тэгээд
Маргааш өглөө бол миний арьс бол гоё ах байхаа. За тэгээд хуурашилтай арьстай бүсгүүчүүд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. За мөн сэвх нөсөө толгойтой бүсгүүчүүд хэрэглээд үзээрэй. За сэвх болохоор бол олон төрлөөс гардаг. Та яг сэвх одоо гараад байгаа хамгийн чухал одоо тэг хэсгээ одоо юу яах хэрэгтэй? Олох хэрэгтэй. Гол одоо сэвх үүсгээд байгаа голомтоо олох хэрэгтэй. За тэгээ сэвхний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхээр та сэвхнээсээ салах боломжтой гэсэн үг. За баярлалаа.